Эрдмийн сургууль 2004 онд байгуулагдсан бөгөөд тус сургууль нь төгсөлтийн дараах сургалтыг дагна эрхэлдэг Монгол Улсын боловсрол системийн өсөж байгаа хамгийн анхны сургууль болсон юм аа. Тус сургууль бол хүмүүнлэгийн ухааны 13 чиглэлээр магистрийн сургалт, 6 чиглэлээр докторийн сургалтыг явуулж байна. Өнөөдөр Улаанбаатар хотод төдийгүй 18 аймагт сургалтыг явуулж байгаа бөгөөд 2008-аас 2009 оны хичээлийн жилд 1500 гаруй магистрант, докторантууд суралцж байгаа юм аа. Магистр докторийн сургалтын хөтөлбөрийг бол мэрэгжлийн эрдэмтдээс урьдчилсан профессорын багууд дагна хөтөлбөрөөр хэрэгжүүлдэг юм аа. Хүмүүнлэгийн ухааны сургуулийн эрдэмтэн багш нарын 80 гаруй хувь эрдмийн цол зэрэгтэй шинжилгээ ухааны доктор болон доктор зэрэгтэй хүмүүс байдаг. Энэ эрдэмтдийн хүч төвлөрсөн байдаг явдал бол бид нэр олон улсын эрдэм шинжилгээний хурлуудыг зохион байгуулах, олон улсын болон үндэсний хэмжээний том эрдэм шинжилгээний төслүүдийг хэрэгжүүлэх энэ ажилдал идэвхтэй оролцдог юм аа. 2004 оноос тус сургууль нь Монгол Улсад тасралтын боловсролын системийг боловсруулах болгох. Дээд бол Монгол хүнд гадаад хэлийг богино хугацаанд заасруулах технологиг боловсруулах зорилгоор дээд бол өстой хүмүүс зориулсан эрчим чиглэсэн сургалтыг зохион байгуулж эхэлсэн юм аа. Хүмүүнлэгийн ухааны их сургууль нь хүмүүнлэг, нийгмийн ухааны салбарт судалгааны ажил өргөжүүлэхийн хамт эколог, мэдээллийн шинжил ухааны салбарт эрдэм шинжилгээний ажлыг далайцтай өрнүүлж байна. Жилбэр багш оюутны эрдэм шинжилгээний хурлыг өргөн хүрээнд зохион байгуулж, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн эрдэм шинжилгээний бичиг, манай эрдэмтэд, докторант, магистрантуудын бүтээлийн эмэгтгэлийг хэвлэн гаргаж, эрдэм шинжилгээний эргэлтэд оруулдаг. Манай эрдэмтэд нейрокогнитив болон компьютерийн хэл шинжилэл, дотоод хэлхүүгээр хүнээс хүнд энерги дамжих, мэдлэг боловсруулалт зэрэг чиглэлээр судалгааны ажил хийгээд байна. Агаар, усны бохирдол, хөрсний эвдэрлийг судлан шинжилсэн судалгааны ажлууд практикт үр дүнгээ өгч байна. Монгол Улсын засан газраас хэрэгжүүлж байгаа үндэсний эдийн засгийн хөгжлийн цогцлог Монгол Улсын шинжил ухааны технологиг 2007 оноос 2010 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөөг боловсруулахад манай сургуулийн эрдэмтэд хамтран ажиллаж байна. Би Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн гадаад харилцааны ажилтан, англи хэлний орчуулагч, бас мэргэжлийн англиг төгссөн. Нийт эрдэмтэн багш нар болон оюутнуудтай түүхт 30 жилийн баярын мэндийг хүргье. Би энэ сургуульд урилгаар багшлахаар ирсэн. Над чи гадаад багш. Энэ сургуульд олон байдаг. Мөн Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг олгодог диплом нь Орос, Герман, Япон зэрэг орнуудад хүлээн зөвшөөрөгдсөн байдаг юм билээ. Тэгэхээр энэ тхийг гадаад харилцаа нь сайн хөгжсөн байна гэж ойлгох болно. Гадаад дотоод хамтын ажиллагааг амжилттай хөгжүүлж байгаа. Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн гадаад харилцаа нь Оросын холбооны улс, Япон, Хятад, Герман, Их Британи, Франц зэрэг улс орнуудын нэр хүндтэй сургуулиудтай сургалт, эрдэм шинжилгээний салбарт нэгт хамтын ажиллагаа хөгжүүлж ирснээр илэрхийлэгдэнэ. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд оюутан багш солилцох өргөн хүрээтэй хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. Тухайлбал Япон улсын Шигагийн их сургуультай 2 дээр нэмэх нь 2, Бээжингийн хэл соёлын их сургуультай 2 сургууль 2 диплом хөтөлбөр. Зүүн хойд Азийн болон Аз намхан талын их эдийн сургуулиудын холбооны гишүүн бөгөөд гадаадын их эдийн сургуулиудтай хамтран ажиллаж 2 диплом, 1 сургууль, 1 диплом, 2 сургууль гэсэн хөтөлбөр хэрэгжүүлж байна. Энэ хөтөлбөрүүдийн зорилго гадаадын томоохон сургуулиудтай ижил төвшний сургалт явуулж, энэ тэнцвүүц хэмжээний мэргэжилтэн бэлтгэх зорилготой. 안녕하세요. 저는 би Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Солонгос хэлний ангийн оюутан Мөнх Жаргал байна. Би Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Солонгосын Мокпо их сургуулийн хамтран ажиллах гэрээний дагуу Мокпо их сургууль эколог байгаль хамгааллын чиглэлээр 100% тэтгэлгээр суралцсанаа. Ийм боломж олгосон сургуульдаа чин сэтгэлээсээ баярлалаа. Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн дэргэд холбооны бүгд найрамд Герман улс, Австри, Швейцарын их эдийн сургуулиудад суралцах боломжийг олгодог. Герман хэлний 4 төрлийн шалгалтыг авах эрхүүхий тестийн төв 2001 оноос үйл ажиллагаагаа явуулж байна. Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн хамтран ажилладаг их дээд сургуулиуд.
Хүмүүнгийн ухааны их сургуулийн хамтран ажилладаг байгууллага, Аз намхан чанарын сүлжээний гишүүн, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага, Солонгосын олон улсын хамтын ажиллагааны байгууллага, Германы эрдмийн солилцооны алба, Английн олон улсын сайн дурын ажилтнуудын байгууллага, Оросын хүмүүнлэгийн шинжлэх ухааны сан, Шинжлэх ухааны академийн харьяа, Оросын хэл зохиолын хүрээлэн, Доншин боловсролын сан, Хүмүүнлэгийн ухааны их сургууль нь дэлхийн нийтэд нээлттэй олон улсын сургууль болон хөгжиж байна. Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн хүндэт доктороор бүгд найрамдах Солонгос улсаас Монгол улс сууга элчин сайдасан Чо Янг Чул, Япон улсын парламентын доод танхимын гишүүн Сэсюхи Окуно өргөмжлөгдсөн юм. Бид одоо сургалтын албан дээр ирээд байна. Эндээс багшийн цагийн хуваарь. Үүний дараагаар би номын сан орё гэж бодож байна. Та бүхэн надтай хамт байгаарай. Хүмүүнлэгийн ухааны их сургууль сургалтын агуулгыг орчин цагт нийцүүлэх, чанаржуулахын тулд сургалтын төлөвлөлт, мониторингийн албыг байгуулж байна. Сургалтын үйл ажиллагааг төлөвлөх, хөндлөнгийн хяналт шинжилгээ хийх, сургалтын үйл ажиллагааг электрон хэлбэр шилжүүлэн нэгдсэн санг байгуулан сургалтанд оролцогч хэн бүхэнд нээлттэй, хүртээмжтэй байхаар болгон автоматжуулах ажлыг гүйцэтгэж байна. Сургалтын нэгдсэн албанд харьяалагддаг сургалтын менежерүүд, оюутан багш нарын хичээлийн хуваар дүнг нэгтгэж, мэдээллийн баазад оруулж багш оюутнуудад үүр болдог. Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн багш оюутнууд мэдээлэл үйлчилгээний төвийн уншлагын 5 танхимд 60,000 гаруй ном судалгааны бүтээлүүдээр үйлчлүүлдэг. Уншлагын танхимууд нь интернетэд холбогдсон бөгөөд оюутнууд бие даалт хийх, сурлагын дүнгээ харах, номын хайд хийх бүрэн боломжтой. За би эдийн засаг маркетингийн албан дээр ирээд байна. Их сургууль нь материалыг бааз санхүүгийн чадварын хувьд бэхжиж, сургалт чанартай явагдах ёстой байдаг. Өмнө нь сургалтын материалыг бааз санхүүгийн хувьд бие даан бэхжсэн. Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн эдийн засаг маркетингийн албан нь сургуулийн төсөв төлөвлөгөөг боловсруулж, бизнес төлөвлөгөөнд тусгах, түүнийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, санхүүгийн өдөр тутмын үйл ажиллагааг хариуцсан багш, ажиллагсад, суралцагсад, гэрээт байгууллагууд, бусад харилцагчдад үйлчилгээ үзүүлж байна. Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн аж ахуйн албан 45 ажилтан ажиллагстай. Тэд багш, оюутны эрүүл, цэвэр, тохилог орчинд ажиллах, сурч боловсрох, тав тухтай амьдрах, нөхцөл бололцоо хангахын тулд ажилладаг. Тус сургуулийн хэвлэх цех, эрдэмтэн багш, судлаачид, оюутнуудын бүтээл, сургалтанд хэрэгцээтэй материал, ном, гарын авалгыг хэвлэн олшруулдаг. Бэлдэржүүлэх төв нь багш ажилчид, оюутнуудын дунд спортын төрөл бүрийн тэмцээн зохион байгуулж, тэдний эрүүл мэнд, бие балдрын хөгжилд анхаарал тавьж байна. Хүмүүнлэгийн ухааны их сургууль нь 2 дотуур байртай. Орон нутгаас болон гадаад орноос ирсэн оюутнуудыг хүлээн авдаг. Сургуулийн оюутны байранд мэдээллийн төв, спорт урлаг, сургалтын төвтэй. Шинжлэх ухааны салбарууд, ажил мэргэжлийн хүрээ улам бүр ойртон нэгтарч, салбар хоорондын шин чиглэлээр технологийн дэвшил урагшилж байна. Хүмүүнлэгийн ухааны их сургууль нь эрин үеийн энэ шаардлагыг үндэс болгон хөрвөх чадвартай мэргэжилтэн бэлтгэх зорилтыг хэрэгжүүлж байна. Сургууль төгсөгчөөрөн бахархаж, төгсөгч нь сургуулаараа бахархдах нь зүй юм аа. Энэ сургуулийн тийм оюунлаг сургууль өөрөө энэ сургуулийг төгссөний дараа бас хэвлэлийн салбарт сэтгүүлчээр бас олон жил ажилласан. Манай сургуулийг төгссөн үеийн одоо төгсөгчд, за эрдэмтэн багш нартай 30 жилийн тохиолдож таавд эрүүл ад жаргал уран бүтээлийн өндөр амжилт хүсье. Номын 3 хайрцаг хувцасны жаахан чамдаантайгаан хотод ирж, оюутан хэмээх тодголтой жаргал инээд хосолсон 4 жилийг өнгөрүүлнэ гэдэг дууны дахилт шиг залуу насны өөрөө өөртөө зохиосон жаргалын туйлсан.
Шобод буцхад цуглардаг сургуулиа яргуу инээхэд орхиод явдаг төгсөлтийн баяр сүүлчийн хонх. Энэ сургуулийг төгссөн оюутан залуусын зүрхэнд хангинаж яваа их сургуулагч их өргөө юутай гайхамшигтай. Чөлөөт цаг, энгүн өдрүүд. Багшав хоёр багын анд шиг ижилтсэн сайхан мөчүүд. Хүн л байгаа цагт дуртатгал өрнөдөг болохоор алив их хүннийг тоочж яахан барна. Өнөөдөр миний хувьд их ачаалттай өдөр байлаа. Гэхдээ өнөөдрийн аялал надад маш их таалагдлаа. Энэ ажил надад цаашид ажиллах урам зориг өглөө. Жаргаж мандах нарны аясаар хөвөрөх хорвоогийн их өдөр хоногуудыг манай монголчууд нэгэн жаранд барин таглаж түүний доор цогцлоосон түүхийг цагийн нэгэн их шаштар хэмээн дээдэлдэг билээ. Тэгвэл өнөөдөр Хүмүүнгийн ухааны их сургууль хагас жарны их үйлсийн садгийг нэрлэлээ. Хүмүүнгийн ухааны их сургууль 31 дэх жилийн түүхийн шин хуудсыг нээлээ.